Дэд дарга ирэх гişүүдээ. Ард түмний элч төлөөлөгч улсын их хурлын гишүүн та бид иргэнэ төрийн хүнд суртал хуулиас давсан дүрм журмын голтгийнээс чөлөөлж чөдөр тайлах хууль шийдлүүд хэлэлцэж эхлээд байна. Улсын их хурлын даргын хувьд хүнд суртлын дарамтаас хүнээ иргэдэд чөлөөлөх, эдийн засаг, улс төр, иргэний эрх хэрэгжүүлээгүйн дархлахын төлөөх чөлөөлийн санаачлаг дэвшүүлж ажиллаж байна. Чөлөөлийн санаачлагыг төрийн бодлого хөтөлбөр болгох эхний дорвитой алхам нь улсын их хурлын гишүүдийн хамт өргөн барьсан хүнд суртлын ачаа дарамт, авилгын сүлжээнээс чөлөөлөх, зөвшөөрөл мэдэгдлийн тухай хууль, дагалдах 90 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл юм а. Шууд хэлэхэд төрийн хууль тогтоох дээд байгууллага иргэнэ төрийн анхан дунд шатан дахь хүнд суртал хэл ахуулын сүлжээнээс чөлөөлөх тэмцэл эхэлж байгаамаа. Хүнд сурталтнууд хөндлөн шугамтай үнэмлэх өвөртлсөн байцаагч түшимтийн дарамтаас хөдөлмөрлөлийн бүтээй гэсэн эгэл жирийн иргэний чөлөөлөх нь энэ үзэл санааны үндсэн зорилго үнцэн юм а. Талхныхаа мөнгийг олъё, ашиг орлогоо нэмье, амьдрал ахуйгаа өөд татъя гэсэн иргэнэ элдв шалтак тоочж ийш тийш ахин дахин гүйлэгдэг, ирээ алаг цаас нэгдэг, зовоод чирэгдүүлдэг, хааж боодог, загнад зандардаг, машин тэргээр нь зөөлөгдөг, дайлуулж цайлуулдаг, авилгах ахуул нэгтгэх нь үнэ. Хүний хүслийг хязсан хүнд суртлын хан хэрэн босгож, авилгах ахуул нэхэж дээрэмддэг нь бодит үнэн болжээ. Зөвшөөрөл мэдэгдлийн хуулийг эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэний дараа 8 нэрийн дэлгүүр нээх гээд 4 сар хөөцөлтөд бүтэхгүй эцэст нь 3 саяын хахуул өгөөч зөвшөөрлөө гар дээрээ авч чадаагүй байгаа гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлсэн бүсгүйг үнэн өгнийхэн төлөө өнөөдөр дарамтлсан байна. Улсын их хурлын даргын хувьд хууль зүйн бодлогын зөвлөхөө илгээж тэр иргэнтэй уулзуулсан. Дарамт шахалтанд орсон эмэгтэй ярилцлагыг минь устгаж өгөөч гэж гуйж байна. Малын Ахмад эмч парламент болон засгийн газрын 11 төвд хандахдаа 100 гаруй төрлийн бичиг цаас шаарддаг. Тусгай зөвшөөрлөө 5 жил бүр сунгуулах болгон заавар зөвлөгөө өгөх бус заавал хайж торгодог. Ийм байхад хөдөө орон нутагт малын эмч олдохгүй шүү дээ гэж ярьж байна. 6 нэрийн дэлгүүрээ 8 нэрийн дэлгүүр болгоход галын аюулгүй байдал, ажлын байрны дүгнэлт гэх мэт алга дарамт цаас бүр үн ханштай. Кадастрын зураг мэдэхгүй газрын албаны мэрэгчлэлтэнд тайлбарлаж ойлгуулахад хүрдэг гэж бас нэгэн иргэн баталж хэлээд хавцас дүүрэн цаас бод ном шиг зузаан бичиг баримт үзүүлж байна. Хуулиар 22 хоногт багтаан олгох ёстой зөвшөөрөл ирээд олддгүй эрдэнэ болсон нь авилгын сүлжээ хориглолтын системийн хор уршиг юм а. Зөв биш буруу болсон. Зөвшөөрлийн биш буруутгалын болсон тогтолцооны хохирогч нь эдлэх ёстой эрхээ эдэлж чадахгүй байгаа иргэн юм а. Улсын их хурл зөвшөөрлийн тухай хуулийг 2022 онд батлахдаа 1000 гаруй төрлийн зөвшөөрлийг 381 болгож цөөлсөн. Гэтэл үүнээс хойш дүгнэлт, гэрчилгээ, тохирол, лавлгаа, сертификат, магадлалын итгэмжил, бүртгэл гэх мэтээр нэр зүсийг нь өөрчилж хувиргаад дахиад 1000-ыг нэмж зохион үйлдвэрлэж иргэний эрхийг чөдөрлж хүний хүслийг хязсан байна. Зөвшөөрлийн тухай хуулийн шинжилсэн найруулгаас хойш 20 зөвшөөрөл хуулиар шинээр нэмэгдсэн. Зөвшөөрөл гэдэг нэргүй боловч бүртгэл 264, дүгнэлт 232, гэрчилгээ 132, магадлалын итгэмжил 30, сертификат 9 болж нэмж хуулиар зохиогдсон. Зөвшөөрөл гэдэг нэргүй 667 зөвшөөрөл зохиож 667 чөдөр тушаа зангидсан байна. Иймээс салбарын хуулиудад зөвшөөрөл нэртэй хориглолт босгосоор байгаа тул зөвшөөрөл мэдэгдлийн хуулийг дагалдах 90 гаруй хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг санаачлан боловсрууллаа. Хүнд суртлын системийн хохирогч нь зөвхөн ажилсаг хөдөлмөрч ард иргэд бишээ. Улсаараа эдийн засгаараа бүгдээрээ хохирогч болж байна. Эдийн засгийн хүндрэл нүүрсний үн 2 дахин бууснаас гадна талхныхаа мөнгийг олъё, амьдрал ахуйгаа аваад явъя гэсэн иргэндээ зай биш лай болсон. Иргэндээ итгэх бус элдвэр зовоодог хүнд суртал авилгын сүлжээний үр дагавар мөн. Төр гайхамшиг бүтээхгүй нүнэ. Төр гамшиг болох ёсгүй. Зөвшөөрөл мэдэгдлийн тухай болон түүнийг дагалдуулан танилцуулж байгаа 90 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар
Эрсдэл багтаа ахуйн болонд нэг удаагийн шинжтэй үйл ажиллагааг зөвшөөрлөөр биш зөвхөн мэдгдлээр эрхэлж эхэлнэ. Дугуй засвар, өсчин гутал засвар, оёдлын цэг гэх мэт хизээ хаана юу нээснэ гар утаснасаа ганц мэдэгдээд шууд эхэлнэ. Иргэн танд аймаг дүүрэг нийслэл 30 хоногт хариу хэрвээ өгөөгүй бол шууд зөвшөөрсөн тооцноо. Мэдгдлээр эрхлэх үйл ажиллагааны жагсаалтыг маш тодорхой болгож хуульчлана. Зөвшөөрлийн тухай хуультай зөрчилдсөн салбарын хуулиуд дахь зөвшөөрөл олгох, сунгах, түтгэлзүүлэх, сэргээх, хүчингү болгох эрхүүдийг бүрэн цуцлана. Төрөөс мэргэжлийн холбоотод 100 гаруй зөвшөөрлүүдийг олгох, сунгах зэрэг ажлыг бүрэн шилжүүлнэ. Явцын хяналтаар үйл ажиллагаанд доголдолгүй тохиолдолд шууд аль нэг даргын гарын үсгээр биш автоматар сунгагддаг болно. Зөвшөөрөл гэдэг нэргүй зүсээ хуургасан зөвшөөрлүүдийг нэг мөр эмхлэн цэгцэлж эрс багсгана. Улсын их хурлын даргын хуваар чөлөөллийн санаачлаг, төрийн бодлого болгон хүний эрх чөлөө хязгаарлсан зөрчсөн хууль журмын чөдөр тушааг тайлах болно. Идэл ёстой эрхийнхээ төлөө тэмцэж хүнд суртлын сүлжээний үннийг дэлгэж байгаа иргэн сэтгүүлч хэн бүхнийг улсын их хурлын даргын санаачилсан чөлөөлийн төрийн бодлогоор өмгөөлөн хамгаална гэдгийг хууль тогтоох дэд байгууллагын даргын хувьд зарлж байна. Эрх чөлөөт иргэн өөрийн сонгож байгуулсан төрийн өмнө эрхээ эдлэх гэж гуйж гудах ёсгүй. Эрх чөлөө бол хэн нэгний өгдөг баярын бэлэг биш. Эрх чөлөө бол эрх мэдэлтний өгдөг эд зүйл бишээ. Эрх чөлөө бол иргэн бүрийн хайрлан хамгаалж хамтдаа тэмцэж олдог эрхэм найранд үнэт зүйл юм а. Хүн чанаргүй хүнд суртлаас хүний чөлөөллийн төлөө хамтдаа ажиллацгаая. Иргэнээ хүнд суртал дүрм журмын түгжээнээс чөлөөлё. Улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ зөвшөөрөл мэдэгдлийн хуулийн хэлц хэсгийг дэмжиж өгөхийг та бүхнээс хүсье. За